Баруун бүсийн оюутнуудад сайн мэдээг тунхаглаж, насан туршийн Христийн дагалдагч болох суурийг бэлтгэж, Бурхны үг, үйлс ба зан чанараараа нөлөөлөх нутгийн удирдагч нарыг бэлтгэх. Сайн байцгаана уу, бүгдэнд нь орой мэнд хүргэе. Хот FCS-ийн маань үйлчлэлийн багийнхан мэдчилжээ. FCS хот салбар маань байгуулагдаад 5 жил болсон байна. Бүгдээр нь 5 жилийн баярын мэнд хүргье. Баярт мөчрөө маань хуваалцахаар ирсэн та бүхэндээ баярлалаа. За тэгээ энэхүү сайхан өдөр FCS-ийн бүх ховдын салбарын багш нартай, оюутнуудтай, сүм чуулганы бид нартай хамтарч үйлчдэг сүм чуулганы ахлагч, удирдагч нар, дэмжигч нар ер нь ховдыг гэж байгаа бүх хүмүүстээ энэхүү сайхан баярын өдрийн мэндийг хүргье. Бид нар аль түрүүнд 5 жил болчихжээ. Бүгдэнд нь энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Ховд олон үндэсний үлгийн нутаг болох Ховд аймгийн нийт итгэлийн анхан дүүс болон онцгойлон Ховд FCS-ийнхаа оюутан багш нарт чин сэтгэлийн халуун баярын мэндийг хүргэж байна. Сайн байцгаана уу, бүгдэнд нь Ховд FCS салбар маань үүсгэн байгуулагдаад 5 жил басны ойн баярын мэндийг хүргье. Тэгээд бурхан бол үнэхээр итгэмжтэй, бас сайн юм аа гэдгийг энэ цаг үед бас тунхаглан иршлэн хэлмээр байна. Тэгээд 2015 онд анх Ховдод ирээд байж байхдаа оюутны одоо их сургууль байгаа хэрнээ, оюутнууд байгаа хэрнээ энд яга FCS байхгүй байгаа юм болоо бурхан минь энд ч гэсэн та FCS-ийг байлгаж өгөөч гэж залбирж исэн маань саяхан юм шиг санагдаж байна. Тэгээ эргээ ингээ харсан чи 25 онд болохоор аль хэдийн 5 жил болоод одоо ингээ ойн баяраа хийх чаад би үнэхээр догдолж бас үнэхээр талархаж байна. Тэгээ 2019 оны 10 сард бид нар FCS-ийн 10 жилийн яг хийхээр шийдсэн. Тэгээ тэр үедээ ер нь дараагийн FCS маань ер нь юуг өргөжлүүлээд юунд анхаарах уу, дараагийн 5 жил 10 жилийн алсын хараа зорилго юу байна гэд. Тэгээ тухайн үед бид нар олон хүмүүстэй ярилцаж бас хоорондоо залбирч яг аль чиглэл нээх вэ гэж байгаа. Яг ховдод ерэн салбар нээх нь бурхны хүсэл юм байна гэдгийг ойлгоод тэгээ тэр цагаас хойш бид нар таналтын илгээлтүүдийг хийсэн. Тэгээ бас хүмүүс танилцуулж эхэлсэн. Одоо баруун бүсийн тэгээ 5 аймгийн одоо голд байгаа энэ ховдод байгаа их сургуулиудын оюутнуудад бид нар сайн мэдээ тарааж тэгээ баруун 5 аймагтай хүрье гэдэг ийм зорилго тавиад бас хүмүүст хуваалцаж эхэлсэн. Тэгээ тийш явахын тулд мэдээж илгээгдэх хүмүүс хэрэгтэй, тийш илгээлт хийхин тулд санхүү хэрэгтэй. Тэгээд энэ хэрэгцээнүүдээ бид нар дотроо олон гадаадтай хуваалцаж эхэлсэн байна. Тэгээд бас яг өнгөрсөн хугацаанд золиостойгоор үйлчилсэн одоо гэр орносоо хол илгээгдэж очиод үйлчилсэн багш нартай бас их талархаж байна. Та нарын итгэлийн алхам, та нарын итгэлийн залбирал энэ золиосоор дамжуулаад тэнд бас олон залуучууд сайн мэдээ хүрсэн. Тэгээд бас нутгийн удирдагчдэр гарахад та нар маань болоос шүү гэж бас энэ үйлчилж исэн багш нарын төлөө талархмаар байна. Тэгэхээр бидний итгэдэг бурхан маань хүн болгонд хайртай. Тэгээ яагаад ховдын салбар бурхан FCS-ийг нээсэн бэ гэхээр миний итгэж байгаа зүйл нь тэнд байгаа залуучуудад, тэнд байгаа хүмүүст бурхан үнэхээр их хайртай, хязгааргүй их хайртай. За тэгээд үед 5 жил хурдан байна. Маш хурдан 5 жилийн хугацаа өнгөрсөн байна. Тэгээд өнгөрсөн 5 жилийн хугацаанд бурханы нэгүслээр баруун хязгаарт Ховд FCS хөтөлбөр байгуулагдаад бурхны дуудлагадаа үнэнч байгаад, дуулууртай байгаад, итгэмжтэй байгаад амьдралд амаргүй болон давгаанууд байсан ч гэсэндээ ховдын оюутан залуучуудад сайн мэдээ хүргье. Тэдний төлөө би дуудлагынхаа өмнө дуулууртаа дагая гэж шийдээд үйлчилсэн, одоо үйлчилж байгаа багш нартаа, туслах төгсөгч нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ та нарын маань үйлчлэл яана. Та нарын маань залбирал, зориулалт, золиос хайр хизээч хоосон байгаагүй шүү. Тэгээд үнэхээр цагтаа үржимсээ өгч, тэр үржимсэнд 30-60 дахин урган гарч, бурхны хаанчлал Монголын үнцэг болон бүрт түгэн тархсаар байх болно гэж хэлмээр байна.
танаас шалтгаан үгүй тиймээс дуули хайжсан орон зайг минь танаас хинч дүргэхгүй тиймээс таны хязгааргүй гэж дуули энд дуудагдах дуунууд минь танаас шалтгаан үгүй тиймээс дуули тань хязгааргүй Баяр бүр. Нөхөрлөл Хайр. гэр бүл Нөхөрлөлийн хайр. нөхөрлөл амар тайван. FCS хоол юм аа. Хаан